Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулсан. Монгол улс анх 1994 онд тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг баталж байсан бол ийхүү 32 жилийн дараа шинжилсэн найруулгын төслийг боловсруулж улсыг хурлын хаврын чуулганы хугацаанд буюу эх 8 дугаар сард манай улсад болох цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын өмнө батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл нь улс орны нийгэм эдийн засгийн шаардлага олон улсын жишгт нийцсэн хуулийн үйлчлэг хүрээг наривчлан тодорхойлж, бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог хангасан байгалыг хамгаалахын зэрэгцээ зүй зохистой ашиглах шинэ боломжуудыг нээж, засаглал менежмент, санхүүжилт зэрэг тулгымдсан асуудлуудыг зохицоор нь шийдвэрлэхэд чиглэсэн байна. Хууль санаачлагчид тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Анхны хуулийн үндсэн агуулга газар нутгийг хамгаалтыг бэхжүүлэхэд чиглэж байсан. Энэ утгаараа хууль гарснаас хойш гол экосистемүүдийн улсын тусгай хамгаалтанд авч амьтан ургамал зэрэг биологийн олон янзын төрлийг устж мөхөхөөс хамгааж тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг байгуулах, хөгжүүлэхэд маш том дэвшил гаргаж чадсан. Монгол улс өнөөдрийн байдлаараа нийт газар нутгийн 20.8% буюу 32.8% газар нутгийг хамарсан 120 тусгай хамгаалалтай газар нутагтай болсон. Харин одоо манай улсын тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээнд шинэ эргэцэн орчин шаардлагатай болсон. Олон шин зохицуултуудыг зайлшгүй хийх нөхцөл үүссэн учраас хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулад байна. Шинэ төсөлд тусгай хамгаалалтай газар нутаг байгалийн үеийн шинжлэх ухааны үндэслэлтэд хамгаалах, доктортой ашиглах, хөгжлийн бодлоготой уялдуулж эргэцэн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн менежмент, зохистой хэрэглээ зэрэг зохицуултыг дуусгажээ. Одоогийн тогтолцоо бол өөрөө хуулиар бол нөгөө илүү төр зохилсон. Төр одоо энэ байгалыг хамгаалъя, тусгай хамгаалалтай газар нутагт хамгаалтын захиргаа гэдэг зүйл байгуулъя те. Хамгаалтын захиргаа бол өөрөө байгаль хамгаалагч нартай тэгээ байгалаа хамгаалъя гэдэг ийм зарчимтай байгаа. Манай 94 оны хууль бол. За шинжилсэн хариулгаар бол одоо их нарт гэдэг юм уу те, хустаач гэдэг юм уу, байгалийн зөвлөлт газрууд дээр бол төрөмөс байгууллагууд энэ хувийн хөгжлийн байгууллагууд ингээд ажиллаад хамгааллын менежментийг хэрэгжүүлээд байгаа ийм сайн жишг байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудтай бол энэ гэрээ эрх зүйн харилцаанд орж байгаа гэрээ байгуулж байгаа харилцаа бол өөрөө тийм Монгол Засгийн газрын тухай хуулиар гэдэг юм их ерөнхий зохицуулалтын хүрээнд байна. Тэгэхээр энэ ерөнхий зохицуулалт нь өөрөө ямар сүргүүр дагавартай гэхээр тэр гэрээнийхээ хэрэгжилтэнд хяналт тавих те одоо үйл ажиллагаанд нь хяналт тавих, за тэр амьтан ургамлыг өсч хүрч гинөө гэдэгтээ тухай бэр хяналт тавих, мэдээлэл солилцох, за харилцаа хамтран ажиллах, цаашлаад энэ төрөмс байгууллагуудад төрөөс олгох санхүүжилтч гэдэг юм уу энэ харилцаанууд нь ерөөсөө нөгөө орхигч тодорхойгүй байгаа. Тэгэхээр нэгэнт ингээд төрөмс байгууллага, байгаль хамгааллын байгууллагууд энэ тусгай хамгаалалтай газар нутгуудыг хамгаалаад менежментийг хэрэгжүүлж байгаа бол тэр хүмүүст бас тодорхой те одоо үйл ажиллагааг доктортой болгох, илүү ойлгомжтой болгох. За нөгөө талаасаа яг ямар байгууллагууд энэ менежментийг хэрэгжүүлж болох юм, ямар шаардлага тавих юм те. Иргэн лав ир гэдэг одоо миний компани хэлбэл тимийг явуулж болохгүй шүү дээ. Нэгдүгээр төрөмс байгууллага байх ёстой, хоёрдугаарт энэ чиглэлээр 5-аас доош хүчил ажилласан байх ёстой ч гэдэг юм уу те. Энэ тодорхой шаардлагуудыг бас лидэд тусгаад ойлгомжтой болгож өгч байгаа. Одоо байгаль хамгаалах гэдэг маань тухайн газар тэнд байгаа амьтан ургамлыг төрөөс нь анхаарч тусгаалan хамгаалж байгааг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол анх өөр 13 дугаар зууны үеэс ихтэй ийм бодлого байгаа. Тэгээд улмаар одоо 18 дугаар зууны үед монголчууд бас богд хаан уулыг тусгаалan хамгаалж ирсэн ийм төвхтэй. За орчин цагт бол 1994 онд тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль гэж хууль батлагдсанаар одоо дэлхийн жишгээр тусгай хамгаалалтай газар нутгийг байгуулж эхэлсэн байгаа. Гэтэ бол цаашдаа Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутгийнхаа сүлжээг өргөдөх шаардлага байгаа. Яагаад вэ гэхээр дэлхийн нийтээрээ ер нь бол байгалийн нөөц соёлыг хомсдож байна. Зарим амьтан ургамлын зүйлүүд устж алга болж байгаа учраас одоо газар, далай, тэнгис, цэнгийг усныхаа 30% хамгаалах ёстой гэдэг олон улсын конвенцээр, биологийн алын зайдлын конвенц дээр талууд тохироод 198 орон гаруй хэсэг зураад ийм зорилт дэвшүүлээд ажиллаа явж байгаа. Нэг чухал зохицуулт бол үндэсний сүлжээ. Өнөөдөр тусгай хамгаалалтай газар нутгийн 20.8% улсын тусгай хамгаалтанд авсан байна. Орон нутгийн тусгай хамгаалтанд гэхэд 50% авсан байна. Гэхдээ орон нутгийн тусгай хамгаалтанд авахдаа одоо тодорхой хэмжээний экологийн чухал бүс нутгийг шалгуураар одоо байгаль орчин уур амьсгал өөрчлөлт сайд 2006 оны одоо сайдын тушаалаар авсан шалгуураар бол авдаг. Энэ шалгуур өнөөдрийг хүртэл шинжилэгдээгүй. Тэгэхээр орон нутгийн тусгай
хамгаалтанд авсан газрууд за мөн олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргээ тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулинд бид нэр хуульчилж яг үндэсний хуулиараа зохицуулт хийхгүй бол олон улсад маш олон гэрээ конвенцүүд дэлсэж ороод идэг мөртлөө үүргээ биелүүлдэг. Энэ айгүй чухал. Тэгэхээр бид нар өнөөдөр яг энэ улсын тусгай хамгаалтанд хуурай хээрийн бус экосистем эмзэг экосистемүүдээ хамгаалах зайлшгүй үүргийг олон улсын өмнө хүлээсэн мөн биологийн олон янзын чухал шүхэр зүйл амьтдыг хамгаалах үлийн нутгаа бас улсын тусгай хамгаалтанд авдаг. Цэнгүү ус гол мөрөн бүрэлдэх эхийг авдаг. Ойн сан бүхий газруудаа авдаг. Тэгэхээр энэ сүлжээгээ бид нар нэгдсэн нэг мэдээллийн сантай болох зайлшгүй хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэгдүгээр газар зохион байгуулалтын төлөвлөлт одоо газрын харилцаа тусгай хэрэгцээний газар гэдэг тусгай хэрэгцээний газрын ангилалд бол тусгай хамгаалалтын газар орон нутгийн тусгай бүгд ордог мөртлөө нэгдсэн улсын сүлжээ дата мэдээ нь бол тус тусдаа салангад чиг үүрэг болгон дээрээ яваад байна. Гэтэл яг нэг статистик тоо гаргаад ирэхээр бүгд зөрүүтэй. Тэгэхээр бид нар нэгдмэл нэг одоо статистик тоо үзүүлэлтээ нэг дуу болоотой. Энийгээ бид нар олон улсад бас тодорхой үүрэг хүлээснийхээ хүрээнд бүртгүүлдэг, тайлгнадаг байх энэ системийн зохицуултыг бол зайлшгүй тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиар хийж байгаа. Монгол улс нь урамсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенц, Парисын хэлтсээр зэрэг олон улсын гэрээ конвенцуудад нэгдэн орж тодорхой амлалт авсан. Үүнийг бодлогын баримт бичигт тусгасан зэрэг нь ч хуулийг шинжлэх зайлшгүй шаардлага бий болгожээ. Жишээ нь Алсын хараа 20 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод цэнгэн усны нөөц гол мөрний уртц бүрэлдэх их зэрэг онцлог үндсэн бүхий экосистемүүдийг тусгай хамгаалтанд авч анхдагч байгалийн унган төрх экосистемийн үйлчлэгээний доктортой байдлыг хадгалах, улсын тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээг өргөжүүлэн их дэлхийн экосистемийн үйлчлэгээгээд итгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах замаар улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 30%, 2050 он гэхэд 35% хүргэнэ гэж заасан. Байгаль орчны багц одоо бараг 20 гаруй хууль дотроос хамгийн урт тастай явж байгаа хууль мөн л дээ. Яг бага зэрэг өөрчлөлтүүд орж исэн болохоос үндсэн өөрчлөлт нь хийгдээгүй. Ер нь гэхдээ одоо тусгай хамгаалалтын газрын хууль бол ер нь байнга өөрчилж явах ёсгүй. Тэр чинь нэг хэсэг явж байгаа өөрчлөлтөөл янз болоод байвал тэр чинь хүн ойлгох байх чинь. Тэгэхээр энэ удаад бол үндсэндээ одоо нэгдүгээрт хүн амсч байна, эдийн засгт хэлж байна. Бас байгаль хамгаалал шинэ аргууд нэвтэрч байна. За тэгээд энэ эдийн засгийн зөв хөшөөргүүд ямар хэмжээр оруулах хэвээр шинжлэх ухааны мэдлэг бас өөр болж байгаа. Энэ шинэ нөхцөл байдлыг харгалзаад тэгээд тусдаа байсан одоо 94-97 оны орчны бүсгэж тусдаас хуулийг нэгтгэхэд ингээд одоо шинжилсэн хариулга хийж байна л да. Энэ одоо хуулийн төрчгийг өөрчилж байгаа юм байхгүй. Яг энд бол мэдээж хэрэг одоо ултал үндэснээ биднээс газар нутгийн нэг 20.8%, 30% сая газар улсын тусгай хамгаалтанд авчихад байна. Тусгай хамгаалалтын газар нутгийг 4 ангиллаар авдаг. Тэгэхээр энэ 4 ангиллын дотоод бүсчлэлээрээ яг дэглэм гормоо зохицуулж байдаг. Энэ зохицуулт нь бол илүү одоо өнөөдөр бас тэр орчны бүсд амьдарч байгаа тэр тусгай хамгаалтанд авахд өртөж байгаа нутгийн иргэдийн асуудлыг бас зайлшгүй нэгдүгээр зохицуулах хэрэгтэй. Мөн тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиараа одоо менежмент хариуцагч гэж заавал байгаа боловч энэ менежментийг хариуцагч нь улсын төсвөөс санхүүжүүлэх 100% санхүүжүүлээд явах боломж байхгүй. Өнөөдөр яг 35 хамгаалтын захиргаа улсын төсвөөс санхүүжүүлээд явж байгаа бол зөвхөн урсгал зардал байгаль хамгаалагчийн хариуцсан хамгаалах талбай нь том. За тэгээ бензин тосны асуудал байгаа. Ялангуяа энэ уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, хүний нөлөөлөл, дэд бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ цаг үед бол бид нар тусгай хамгаалалтын газар нутгийг менежментээр хариуцуулж өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах боломж энэ хууль эрх зүйн зохицуултыг зайлшгүй хийж өгөх хэрэгтэй байгаа. Түүнээс гадна нэг чухал асуудал байгаа. Газар нутгийг тусгай хамгаалтанд аваад орхичиж болохгүй. Тэнд одоо байгаль хамгааллын менежмент буюу нөгөө амьд ууруундаа хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэтлэн олон арга хэмжээ хэрэгжүүлдэг байгаа. Энэ арга хэмжээ хэрэгжүүлэхэд бол санхүүжилт байнгын дутагдaltaй байсаар ирсэн. Тэгэхээр тусгай хамгаалалтын газрыг санхүүжүүлэхэд зөвхөн улсын төсвөөс ганц садны хараат байгаад байж болохгүй. Санхүүгийн олон төрлийн шинэ их усруудыг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ санхүүжилтийн шинэ их усруудыг бий болгоход бас чухал ач холбогдолтой байгаа. Судалгаанаас харахад одоогоор олгогдож байгаа улсын төсвийн одоо 80% зөвхөн одоо ажилтан албан хаагчдын цалин, байр, хоол гэх мэтчлэн урсгал зардал зарцуулагдаад байгаа. Цаана бол менежментийн зардлыг бол нэмэгдүүлэх юм шаардлагатай байна. Тэгэхээр энэ цаашдаа тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээг өргөтгөх нэг талаасаа нөгөө талаасаа тэнд одоо хэрэгжүүлэх менежментийн арга хэмжээг
санхүүжилтийн олон талт их усрыг бий болгох чухал албатай л гэж харж байна. 1994 оны тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийхэд тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтыг зохицуулах харилцааг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг тусгайсан хуулиар зохицуулах шаардлагагүй. Энэ хуулийн хүрээнд зохицуулах. Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн олон талын их усүрийг бий болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуултыг сайжруулах. Орон нутгийн иргэд хадлан бэлчээр авахын зориултаар мод байгалийн бусад дагалдах баялаг болон өвөлжөө хаваржааны зориултаар газар ашиглах. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэнд олон талд оролцоог хангах. Хот суурь орчмын тусгай хамгаалалттай газар нутагт үүсэж байгаа газар ашиглалттай холбоотой хүндрэлийг шийдвэрлэх шаардлага байгаа нь харагджээ. Шинээр боловсруулсан 10 бүлэгтэй тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дээрх үр дагавруудыг харгалзан шин зохицуултуудыг тусгаж өгчээ. Тэгвэл хуулийн төсвөлд ямар гол шинжилтүүд туссан бэ? Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсвөлд зарчмын хэд хэдэн гол өөрчлөлтүүдийг тусгасан байна. Жишээ нь хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн зохицуултыг хилийн тухай хуультай нийцүүлж хилийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутагт хамтын менежмент хэрэгжүүлэхээр зааж өгчээ. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуултыг илүү тодорхой болгож, экологийн даацад нийцсэн байгалийн аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн болон нутгийн иргэдийн орлогод хонь мөр оруулалт өгчлийг бүрдүүлсэн байна. Хот тусгай орчмын шинэ сурчлалын бүстэй холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэх арга замыг тусгаж, өмнө нь бий болсон бүсийг зөвшөөрөх, цаашид тэлэхгүй байх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ. Дотоод бүсийн дэглэмийг сайжруулснаар нутгийн иргэд хадлан бэлчээр болон ахуйн зарим хэрэгцээнд зориулж газар ашиглах боломжтой болгож, нутгийн иргэд гэрээний үндсэн дээрх хадлан бэлчээр ашиглах зохицуулалт шаардлагыг тодорхой болгожээ. Өвөлжөө хаваржааны газар болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбож зориулалтыг өөрчлөхгүйгээр өвлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Газар ашиглалтын хугацааг 15 хүртэлх жил байхаараа зааж, газар ашиглалтын харилцааг дуусгар болгох, газар хүлээлт өгөх нөхцөлийг тодорхой заасан байна. Газрын зориулт нь өвөлжөө хаваржаа, аялал жуулчлал, нийтийн дэд бүтэц гэж байхааруулжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиг үүргийг төрийн бус байгууллага, нутгийн иргэний байгууллага, хувийн хвшилтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллах боломжтой болгожээ. Менежментийн төсөв санхүүжилтийн хувьд дархан цаазт болон байгалийн зохицуулбарт газрын төсвийг улсын төсвөөс бусад ангиллтын санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвөөс бүрдүүлэхээр тусгажээ. Санхүүжилт нь үйл ажиллагааны суурь зардал болон менежментийн төлөвлөгөөний үр дүнд суурилсан их усүрээс бүрдэнэ. Хуулийн төслийг аж ахуй нэгж иргэдэд аялал жуулчлалын салбарын дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм а. Бас энэ байгалийн үн цэнтэй газруудыг хөгжүүлэх тухай ярьж байгаа болохоор энэ нийгмийн хариуцлагын хүрээнд одоо томоохон аж ахуй нэгжүүд эсвэл тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд маань одоо тухайн зорих газарт одоо ариун цэврийн байгууламж барьдаг юм уу, тэмдэглээ хийдэг юм нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажил дээр татварын буцаалт, ямар урамшууллын систем тогтолцоо байхын гэдэг дээр бас оруулж өгвөл энэ эргээд бас нөгөө өөрөө заавал төрийн санхүүжилтээр альва дэд бүтцийг шийдээд авах шүү дээ. Тухайн аж ахуй нэгжүүд маань нийлээд ингээд асуудлаа шийддэг ийм нөхцөл рүү бас шилжих ийм боломж байна. За хамтын менежментийг бол маш сайн дэмжиж байгаа. Энэ бол олон улсын зөв жишг. Хамгийн гол нь хамтын менежментээр бас түрүүн бас энэ гишүүн хэлсэн үү нэг хүн санал хэлж илээ нөгөө туршлага тий ямар туршлагатай байгууллагуудад бид нар хамтын менежментийг өгөх юм. Тэгээ хамтын менежментийг энэ байгууллагууд авч болно гэдэг хуулиар зохицуултан дээр дандаа байгаль орчин байгаа тийм. Тэгэхээр аялал жуулчлал буюу тэр тогтвортой аялал жуулчлал гэдэг одоо бас байгууллага нь оруул зүйтэй юу. Яг гэвэл одоо жишээлбэл манай Баян цаг дээр бол яг тогтвортой аялал жуулчлал яваад байгаа шүү дээ тий. Аялал жуулчлалын байгууллагууд менежментийг аваад яваад байгаа. Тухайн газар дээр үйл хөдлөх хөрөнгө бий болсон орчин суугчид амьдарч байгаа бол тэдний эрхийг хамгаалах тусгай зохицуулалт байх ёстой. Өмчлөгчдийн эрхийг хамгаалах. Газрын маргааны улмаас өмчлөгчдийн эрх хохирч болохгүй. За 3 дугаар шийдвэр гаргах ажиллагаа ил тод оролцоотой байх шаардлагатай. Эргэн аж ахуй нэгж орсон суугч асуудал шийдэхэд хүртэл ямар нэг мэдээлэлгүй тодорхойгүй байдалд байж идэг. За 4 дугаар хууль заасан үүргээ хэрэгжүүлэх удаашуурсан албан тушаалд хариуцлага тооцдог энэ механизмыг бас суулгаж өгөөч. Энэ үйлийг зөвхөн газар ашиглалтын харилцааг зохицуулах баримт бичиг гэж харахгүй байна. Иргэдийн өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах баталгаа гэж харах нь зүйтэй болов гэж үү. Бодит амьдрал дээр ус ийм төрлийн асуудлыг дахин давтахдаггүй байхад энэ өнөөдрийн энэ хуулийн шинжилсэн хариулга шийдэх болов гэдэгт итгэж байна. Тэр дагаж гарах хуулийн заалтуудын өөрчлөлт бол бас их тийм чухал юм байна. За би зүгээр нэг жишээ хэлж. За бид нар бол нөгөө 5 жилийг
Батэрдэн гишүүн хэлж чинь 5 жил бол төвхтэй харилцаа. Төвхтэй харилцааг өдөр 15 жил гэдэг дээр маш хайпи байгаа. Их баяртай. За гэхдээ ганцхан тусгай хамгаалалтын газар нутгийн хуулийн одоо юу гэрчлэлээс унх 15 гэдэг чинь бас хангалттай байна. Дагаж гарах одоо энэ үнэлгээний хууль те үнэлгээ бас адилхан 5 жил гэдгээр явж байгаа. Нөгөө аж ахуйн нэгж чинь үнэлгээндээ орно. Дахиад 5 жилээр явна. Тэгэхээр ингээд нөгөө 5 жилийн харьцаа дахиад үргэлжлэнэ. Альжуулчлалын зориулт гэдэгт юу ойлгох юм бэ? Хоёр давхар альжуулчлалын одоо жуулчны бааз эсвэл амралтын газрыг л ойлгох юм уу? Эсвэл өөр нөгөө зочид буудалч юм уу? Энэ өндөр байдлууд нь ойлгох юм уу? Энэ асуудлыг маш тодорхой өгчих хэрэгтэй юм байна. Тэгэхгүй нөгөө альжуулчлал гэдэг нэрийн дор маш нөгөө ийм томоохон барилга байгууламжууд баригдаад байгаа асуудлууд бас үүсээд байна. Тэгэхээр яг энэ альжуулчлалын зориултаа гэдэг бол энийг ойлгоно гэдэг байдлаар ч юм уу. За нөгөө талдаа бас хуулийн нэг тулгамдаад байгаа асуудал нөгөө орон нутгийн иргэд малчин иргэдийн асуудал байна. Тэгэхээр энэ хүмүүс бол тухайн газар нутагтаа одоо тухайн газрыг тусгай хамгаалтанд авахаас өмнө одоо олон жил тийм үүн удаан хугацаанд амьдарч ийм орсон сууж ирсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг тэр газрын тусгай хамгаалтанд авчаад одоо гаргах юм уу эсвэл тусгай хамгаалалтын газрын шинжилгээний арилгуур тийм тодорхой хязгаарлалтайгаар эрхийг нээж өгч тийм тухайн газраа одоо үргэлжлүүлэн оршин суух амьдрахын боломжийг нээж өгөх юм бас хэрэгцээ шаардлага байна. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл энэхүү салбарын яамны түвшиндээ бэлэн болсон байна. Одоо хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хилцэж улсын хурлын чуулганд өргөн барих хэрэгтэй юм а. Хэрвээ улсын хурал энэ хаврын чуулганаар тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хилэлцэн батлавал Монгол улс COP17 баг хурлыг тусгай хамгаалалтын газар нутгийн талаарх шинэ эрх зүйн орчинтой өгтөж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үнэлэгдэх олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргээ цаашид нэр төртөө биелүүлэх итгэл төрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Хууль батлагдсанаар тусгай хамгаалалтын газар нутгийн талаарх төрийн бодлого олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Тусгай хамгаалалтын газар нутгийн менежментэнд талуудын оролцоог нэмэгдүүлнэ. Улмаар хамгаалтын үйл ажиллагааны олон талт байдлыг хангаж хамгааллын тогтолцоо тогтвортой олно. Тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээг хөгжлийн томоохон хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, малчин өрхүүдийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн хөгжүүлэх боломжтой болно. Түүнчлэн тусгай хамгаалалтын газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засагт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлнэ. Тусгай хамгаалалтын газар нутгийн санхүүжилтийг талуудын оролцоотойгоор олон их үүсвэрээс бүрдүүлснээр улсын төсвийн ачааллыг бууруулах зэрэг үр дүн гарна хэмээн хууль санаачлагчид үзэж байгаамаа.